За сайн байцгаана хүүхдүүдээ 10 сарын 26-ны Монгол хэлний хичээлээ эхлүүлээ. Анхаарлаа нааш нь хандуулаарай. За өмнөх үздсэн үсгнүүдээс сэргийн санаад багшигаа дагаад уншаарай. Хагас И. Бичмэл жижиг А. Бичмэл том И. Бичмэл том А. И. И. За одоо бичлэгээ зогсоогоод өөрсдөө бие даагаад уншаарай. За энэ юуны зураг вэ хүүхдүүдээ? За энэ зураг дээр бүгдээрээ ярилцъя. За энэ хүүхдийг нь учрал гэдэг юм байна. Учрал. За энэ хүүхдийг нь уугна. Учрал уугна хоёр юу хийж байна вэ? Утсаар ярьж байна. За учрал нь хаана амьдардаг байх нь? Хөдөө амьдардаг байх нь. Харин уугнаа нь хотод амьдардаг байх нэ. За энэ хоёр хоорондоо хөдөө болон хотын амьдралын талаар ярилцаж байна. Юу гэж ярьж байгаа бол? За өөрсдөө сэтгэн бодоод ээж аавдаа ярьж өгөөрэй. Энэ хоёр ингэж ярьж байгаа хаа гэж бодож байгаагаа яриад өгөөрэй. За утас юугаар ярьсан бэлээ? Энэ хоёр хүүхэд учрал уугна хоёр утсаар ярьсан тийм ээ. За энд утас гарч ирж байна. Утас гэж хэлээрэй. Утас. Утас. Утас гэхэд 4 үсэг ордог юм байна тийм ээ. Энд харж байна уу та нар? 4 дөрвөлжин гарч ирсэн байна. За тэгвэл хамгийн ихний шар дээр өнөөдрийн үзэх үсэг маань байлгах нэ. За хэлээрэй. Утас. Үгийнхэнд авиа сонсогдож байна. Тиймээс өнөөдөр үсэг үзэх нэ. Утас гэхэд ордог. За энэ юу вэ? Ус байна тийм ээ. Ус гэж хэлээрэй. Ус гэхэд хамгийн ихэнд авиа сонсогдож байна. За энэ унаг байна. Унаг гэхэд үгийнхэнд авиа сонсогдож байна. Харин үгийн дунд болон төгсгөлд бидний мэдэх А үсэг сонсогдож байна тийм ээ. Унаг. За энэ харин сум байна. Бууны сум гэж хэлээрэй. Сум гэхэд 3 үсэг орно. Харин бидний өнөөдөр үзэж байгаа үсэг маань үгийн дунд нь орж байна. Сум. За одоо энэ дээр хэдүүлээ холбоо үг болон өгүүлбэр зохиож хэлье. За эхнийхтэр миний утас байж болно тийм ээ. Ээжийн утас байж болно. Гоё утас. Сайхан утас. Том утас. Жижиг утас. За ингээ өөртөө холбоог бүтээгээрэй. Өөр ямар утас байж болох вэ? Урталт нь үгээ хэлээд утас гэд холбоод хэлээрэй. За энд харин өгүүлбэр зохиож хэдүүлээ. За өгүүлбэр энэ өгүүлбэрийнхэнд нэг үг орно. Тэгээд уугж гэж хэлээд төгсгөлд нэг үг хэлнэ. За юу гэж болох вэ? Учрал уугж авлаа. Учрал уугж авлаа. Хургандаа уугж
өглөө гэх мэтлээ ингээд өөрөөсөө өгүүлбэр зохиогоорой. За, одоо энд уншия бүгдээрээ. Дармал том уу үсэг. Дармал том уу үсэг. Дармал жижиг уу үсэг. Бичмэл том уу үсэг. Бичмэл жижиг уу үсэг. За, бичлэгээ зогсоож байгаа өөрөөсөө дахиад нэг сонсоорой. Одоо харин уу үсгээ хэрхэн бичгийг багш нь харуулъя. Анхааралтай үзээрэй. За, том, бичмэл том уу үсгийг бичиж гин. Хоорондын зайг нь тохируулж бичнэ шүү. За, одоо харин бичмэл жижиг уу үсэг. Сайдар ажиглаарай. За, дахиад бичлэгээ ухраагаад үзэж болно шүү. За, энд харин дугуй унсан байна тийм ээ. Энэ уугнаа байна. Дугуй унж гин. Дугуй гэж хэлдэ. Дугуй. Үгийн төгсгөлд нь ямар авиа сонсогдож байна вэ? Дугуй. Уй. Хос их шиг сонсогдож байгаа. За, энэ дугуй бай. Дугуй. Уй гэж төгсгөлд нь уй сонсогдож байна тийм ээ. Уй. 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 За, дахиад уншаарай. Энд бичмлэр гарч ирсэн байна. За, одоо уйг хэрхэн бичгийг үзүүлье. Сайдар ажиглая шүү. Холболтоо зөв хийн. Хоорондоо наалдуулаад бичиж болохгүй. Холболтыг маш сайн анхаарад бичлэгээ сайдар үзэж агаад дэвтэртээ бичнэ шүү. За, энэ жижигээр эхэлж бичиж гин. Одоо харин томоор эхэлж бичиж гин. Уй. 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 Хэлээрэй. За, дэвтэртээ бичихдээ өөрөөсөө бас бодоод бичнэ шүү. Уй гэж бодоод дэвтэртээ бичнэ. Зартгийг мартаж болохгүй. За. За, одоо харин энэ юуны зураг вэ? Уул байна тийм ээ. Уул. Уул гэхэд уртаар сонсогдож байна. Урт гişгийг хоёр үсгээр тэмдэглэн тийм ээ. Уул. Уртаар дуудана. Нэг бах юм бол богиноор дуудана. Хэлээрэй. За, энэ бичмлэр бичсэн нь байна. За, одоо урт ууг хэрхэн бичгийг багш нь харуулъя. Хооронд нь наалдуулж бичихгүй. Холболтоо маш сайн анхаарад зөв бичнэ шүү. Мөн уу үсгээ дэвтрийн налуутайгаа адил налуутай бичээрэй. Хооронд нь наалдуулаад бичиж болохгүй шүү. Мөн бичиж байхдаа үзгээ салгалгүй хоёр уугаа бичнэ шүү. За, одоо харин томоор эхэлсэн. Гэд дотроо бодоод бичээрэй. Бичлэгээ сайдар үзээд дэвтэртээ цэвэр нэмбай бичнэ шүү. За, одоо харин энийг уншия. И уй. 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 За, одоо харин багшийнхаа тарааж өгсөн номон дээр эдгээрийг цэгийн дагуулад бичнэ.
Эхлээд эдэн нарыг цэгийн дагуулж биччихээд дэвтэртээ бүгднийг нь 2 мөр бичнэ шүү. Цэвэр сайхан бичээрэй. За энэ дээр болохоор Ц жижиг хийн. Ямар үсгээр Ц жижиг хийхийг багш нь групптэй оруулчихна. Тэрийг харж агаад Ц жижиг хий. Ээж аваараа хэлүүлээд хийн шүү. За энийг харин уншина. Уншиж байгаа бичлэгээ багш руугаа явуулна. За энэ зурагнуудаас уй орсон зургийг нь дугуйлна. Дугуй гэхэд уй орж байгаа учраас дугуйлна. Харин гахай гэхэд уу орж ийн үү? Ямар ч уу аваа сонсогдохгүй байна. Тэгэхээр дугуйлахгүй. Яргуй. Энэ хажуудлын цэцэг нь яргуй байна. Уй сонсогдож байна уу? За өөрсдөө бодоод дугуйлаарай. За номынхоо хуудас 34 дээр энэ ууг бичнэ. За мөн хуудас 35 дээр уу болон уйг бичээрэй. За тэгээд энэхүү дасгалыг ажиллана. Чулуу гэхэд уу сонсогдож гин үү? Уй сонсогдож гин үү? Тэрийг энэ дөрвөлжин нүдэнд бичнэ. Яргуй гэхэд уу сонсогдож гин үү? Уй сонсогдож гин үү? Гэд өөрсдөө бодоод хэлж үзээд бодоод бичээрэй. За ингээд өнөөдрийн хичээл өндөрлөлөө. Багш руугаа хичээлээ хийгээд зургийг дарж явуулаад мөн бичлэгээ явуулаарай.